За 16 дугаар бодлого. За бодлогын өгүүлбэр бол ингэж юм. 4 см талтай квадрат байгаа юм бол 4 см талтай квадрат дотор багтсан одоо энэ дуу. За багтсан дуу гэхээр яг одоо энэ дөрвөн талаа бол хөшөөрнө гэсэн үг. За бодлогын өгүүлбэр бол 4 см талтай квадрат дотор багтсан дуу. За тэгээд энэ одоо будагдсан дүрсийн талбайг болгож байгаа. Будагдсан дүрсийн талбай. За мэдээж будагдсан дүрсийн талбайг болохдоо квадратынхаа талбайнаас дугуйн талбай хасчихна гэсэн. За дугуйн талбай болох том юм бол одоо π квадрат. Квадратын талбай болох том юм бол а квадрат. За дугуйн талбай болох арай төснөд хэрэгтэй. Энэ квадратын тал 4 учраас энэ дөрөв яриад бас 2 гэсэн. За тэгэхээр энэ будагдсан дүрсийн талбай болъё. За будагдсан дүрсийн талбай бол квадратын талбайнаас дугуйн талбай. За квадратын талбай бол 16 см квадрат. Дугуйн талбай бол 4 π квадрат. 4 π. За тэгэхээр будагдсан дүрсийн талбай бол 1 см квадрат байна. За 17. За 5-ыг үржих нь 125 угаах нь 5-ын 2 зэрэг 2x зэрэг хасах нь 25 тэнцүү 6-ны 5. За ийм илтгэгч тэгшлийг болгосон байна. За тэгэхээр энийг бодоход бид нэр бол одоо 5x тэнцүү y гэсэн орлуулах тийм ээ. За ийм орлуулах хийхэд за энэ бол 5x-ийг 5x за энэ зэрэг бол доош орж ирэхэд бол 25y гэх ийм 5y 25y хасах нь 125 хуваах нь y квадрат хасах нь 25 тэнцүү 6-ны 5. За энэ орлуулах хийхэд юм болно. За энийг одоо жишээ гаргаад бодчихно. За бид юу орхисон бэ гэхээр тодорхойлох мөн орхисон байна. Тэгштгэл бодоход юунд дөрөнд тодорхойлох мөн олох хэрэгтэй. Энэ тэгштгэлийн тодорхойлох мөн нь бол одоо хуваар тгээс ялгаатай буюу энэ бол одоо 25-аас ялгаатай гэсэн. Өөрөөр хэлбэл x нь 1-ээс ялгаатай гэсэн. Тодорхойлох мөн гэсэн. За энийг цаашаа хөвөрөх юм бол y квадратаас хасах нь цааш нь хаврагч y-ийн квадратаас хасах нь 30y нэмэх нь 125 гэсэн. За ийм болж байгаа юм байна. За энэ квадрат тэгштгэлийн дискриминантыг бол бодвол y-ийн 1 нь 5. За y-ийн 2 нь 25 гэж байна. За орлуулгаас буцаагаад орлуулах юм бол 5x тэнцүү 5. За эндээс бол x тэнцүү 1 гэж гарна. За энийг энэ орлуулаад чих юм бол 5x тэнцүү 25. За энэ бол одоо 5-ын квадрат. За эндээс бол x тэнцүү 2 гэж. За тодорхойлох томчоос хамаарал 1-ээс ялгаатай байх ёстой. Тэгэхээр энэ бол бидний хариу биш гэсэн үг. За энэ бол шийд биш. Харин энэ бол бидний олох ёстой хариу нэ. За 18 дугаар бодлого. За энэ одоо төгсгөл үргэлжлсэн язгууртай орой энэ тоогод энэ утгыг болгосон байна. За иймэрхүү төрлийн юм бодохдоо бид нар яадаг вэ гэхээр за энийг бол x гэж тэмдэглэжээ. За тэгэхээр
энэ нэг язгуурыг харна. Тэгэхээр энийг x гэж тэмдэглэхэд x квадрат нь болох вэ гэхээр 3-ыг өрчгөн 5 дотроо 3 дотроо 5 ингэж үргэлжлэе явуулсан. 3 5 3 5 гэдэг явуулсан. За одоо дөрвөн зэргийг бодож үзье. Дөрвөн зэргийг бодож үзье. За ингээд дөрвөн зэргийг бодож үзвэл энийхээ квадрат гэсэн үг. 3-ын квадрат өрчгөн 5 өрчгөн 3 5 гэдэг ингэ явж байна. За одоо эндээс ингэ харах юм бол энэ бол бидний тэмдэглэгээ ёсоор x маань гэж шүү дээ. Тэ мэ? 3 5 3 5 гэдэг төсвөл өөрчлөж байгаа юм бас яг адилхан байна. За энэ бол 45. 45x гэсэн. Нарын хэсэг нь энэ хэсэг бол x. За одоо хөлтлийн x тоогоод өчгөр x тоогод тэнцүү 45. Эндээс бол x нь 3 язгуурын бол 45. За анх бол бид энийг бол x гэж тэмдэглэсэн гэсэн үг. Энэ тэнцүү 3 язгуурын дор 45 боллаа гэсэн. За энэ төрлийн бодлогоодыг бол. За дараагийн бодлого авъя. За дараагийн бодлого нь А, Б, С гурвалжны Б өнцгийн бисгтээс за А, Б, С гурвалжны Б өнцгийн бисгтрээс БК за гэж БК гэж. За А, Б-ийн урт нь 4. За Б, С 6. АК хоёр бол КЦ хэрчмийн уртыг болгож КЦ хэрчмийн уртыг болгож КЦ хэрчмийн. За гурвалж байгаа зурчээ. Тэгэхээр Б өнцгийн Б орон бисгтрээс гэсэн учраас би Б орон Б гэвэл энэ орон Б гэж. За энэ орон гэж. За бисгтрээс гэх баримж байгаа гэдэг чинь бисгтрээс гэдэг нь бол өнцгийг талдаа болж байгаа хэрчим. За өгсөн ёсоор бол бисгтрээс нь БК гэсэн. За тэгээ А, Б-ийн урт нь 4, Б, С-ийн урт нь 6, АК-гийн урт нь 2. Тэгвэл К, С-ийн уртыг болж байгаа. За энэ бол залбархан. За бисгтрээсийн чанар гэж байна. Бисгтрээсийн чанараар бисгтрээсийн чанар ёсоор бисгтрээсийн чанар бол энэ суурь энэ талыг энэ суурьд харьцуулсан харьцаанууд бол тэнцвэр. За бисгтрээсийн чанар гэж юм бол А, Б хуваах нь АК тэнцүү Б, С хуваах нь КС. За өгсөн ёсоор бол энэ гурван өгөгдсөн. Тэгвэл КС болох. Эндээс КС-г одоо бичвэл АК өчгөн Б, С хуваах нь АБ бол. За АК-гийн урт нь 2, Б, С-ийн урт нь 6, АБ-гийн урт нь 4 байх. 4 дургаж. За ингээ угаахад 3 болж. За ингээд 7